Наадмын маргааш намар гэдэг зууны сүүл сарын эхний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж 2012-оос 2013 онд үйлчлэлтийн бэлтгэл ажил ямар чатандаа явагдаж байгаа талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авлаа. Өнөөдрийн байдлаар үйлчлэлтийн бэлтгэл ажил 64%-тай явагдаж байна. За нийслэлийн засаг даргын 309-р захирамж 5-р сарын 9-нд гарч ирэх өвлийн бэлтгэл ажил үндсэндээ 5-р сарын 15-ны өдрөөс эхэлсэн. За өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хамгийн түрүүнд эрүүл мэнд боловсролын салбарын өвлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгойлон анхаарч байна. Эрүүл мэндийн салбарт 1.8 тэрбум төгрөгөөр 24 багц ажил хийгдгээс өнөөдөр 52.4% гүйцэтгэлтэй явагдаж байна. Харин боловсролын салбарт 4.7 тэрбум төгрөгөөр 88 багц ажил хийгдгээс 52% гүйцэтгэлтэй явагдаж байна. Долооны төв шугамын нэгтгэлийн шахалт болон засварын ажлын графикийн дагуу 7 дахь засвал хийгдээд байгаа. Төв шугамын 23 хэсэгт шугам сүлжээний ажил хийгээд төлөвснөөс барилга усралтын ажлын бүрэн дууссан ажил бол 10 байна. Усралтын ажил явж байгаа 6 ажил байна. Ер нь ажлын явц бол нийтдээ 70% биелэлтэй байна. 8 дугаар сарын 31-нд дотор бол бүх ажлыг 100% хийж гүйцэтгэлээ гэсэн ийм дүнтэй байгаамаа. Цахилгаан хангамжийн хувьд энэ жил нийслэлд улсын хурал нийслэлийн орон нутгийн сонгуул болсон учраас бэлтгэл ажил арай хожуу өргөсөн. Гэсэн ч цахилгаан хангамжийн тал дээр бэлтгэл ажил үндсэндээ хугацаанд бүрэн хийгдэнэ. За өвлийн цагт цахилгаан хязгаарлалт хийх гэсэн асуудал байхгүй гэж мэргэжлийн хүмүүс нь мэдгдэж байна. Улаанбаатар дулаан сүлжээ компани ерөнхий инженер мөнх жаргал мэдээлэл хийсэн. За тэрээр мэдээлэлд Улаанбаатар дулааны сүлжээ компани өвлжилтийн бэлтгэл ажил 9 дугаар сарын